Зохиолч яруу найрагч Баттогтхын Батэрэгзэд мах хэмээхийн надагтай гэгэн сайхан бүхнийг зохиол бүтээлээрээ хурайлан даллаж Монголын утга зохиолд өөрийн гэсэн байр суурийг нэгэнт эзэлжээ. Тэр ямар нэгэн хээнцэрлэл чамаархалгүй зөвхөн үннийг өгүүлэгч яруу бүтээлээрээ Монгол түмнийхээ хайр хүндлэлийг хүлээж уншигч үзэгчдийнхээ оюуны цангааг тайлж чаддаг хүн билээ. Сэтгэлгээний дотоод сэрэл мэдрэмж яруу найргийн эрхэмсэг оршихуухаас тэрнийг хинбэ гэдгийг үзэгч танд нээхийг хүслээ. За би дүнг сая яруу найргийнхаа номыг уншигч олондоо бариад байж байна. Энэ яруу найргийн номыг бас чамгүй олон хугацаанд сэтгэлдээ дотороо тээж яваад тэг нэг илэрхийлье гэсэн бүхнээ гаргахыг хичээсэн. Юу гэхээр өнөөдөр Монголын утга зохиолд одоо ариусэл гэгэрлийн мөн чанар руу хандуулсан бүтээлийг илүү их барьж явах нь их чухал юм байна. Өрөнд орны утга зохиолыг харьцуулан дүгнээд үзэхэд ер нь орны уран зохиол бол ихэнхдээ гутрал гунгийн аяс руу илүү их гүнзгий гიშгэтэлтэй байдаг. Орны утга зохиол бол илүү их гэгэрлийн мөн чанар руугаа орсон байдаг юм байна. Тэгээд одоо хутга товилгаад энэ мөн чанарч гэсэн одоо сайн сайхан руу уран бүтээлийг чиглүүл зөвлүүлж явж байсных нь шинжин шинээр авч утгахын бүтээлүүд маш гайхамшигтай гэгэрлийн мөн чанартай арт өмнө дагуулan дуудсан тийм бүтээлүүдийг тойрвж ирж манай дорны утга зохиол ардын аман зохиолууд бол ихэнхдээ одоо тийм хүнд ямар нэгэн зүйлийг өгөхийг илүү их тухайд боддог бүтээлүүд байдаг. Өнөөдөр хүн төрөлхтний оюун санааны болоод сэтгэл зүрхийн мөн чанарыг яруу найргийн утгад өнөөдөр нэгдсэн үндэсний байгууллагч гэсэн илүү их зүрх сэтгэлийн дуу хоолойг одоо гаргах хэрэгтэй байна. Хүн төрөлхтөн хит их хөгжлийнхэн машин дотор хүмүүсийн зүрх сэтгэл гэмтэх энэ асуудлууд маш хүчтэй өрнөсөн учраас яруу найрагчтай хүртэл одоо сайн сайхан руу гэгэрлийн зам руу хөтлөж явах ёстой уран бүтээлүүдэд тийм хандлага руу хандуулж явах хэрэгтэй гэдэг тийм уриал ооцогч хүртэл тавьж идэг. Яруу найрагч хүн бол мөнхөд өөрийнхөө одоо энэ ертөнцид хинбэ яагаад вэ гэдэг хүүхдийн ялах гинэн яагаад тагаа явсаар агаад яагаад та хариулт хайж зохиол бүтээлээ тойрвдог баг. Яг л түүнтэй ижилхэн би өөртөө мөнхийн яагаад гэдэг асуултаа өнөөдөр ч гэсэн тавьж явсаар байна. Тэгээ өнөөдөр бол хүн төрөлхтний одоо энэ амьдралын мөн чанар энэ дэлхийн ертөнцийн нарийн нандин явдлуудыг ингээд ямагт одоо мөн чанарын шалтгаан өчгийг нь хааж явхад бол үнэхээр энэ дэлхийн ертөнцид гайхамшигтай одоо ийм бүрэлдсэн дэлхийн ертөнц юм байна. Бидний сансрын агуу их орон ертөнц дотор одоо хайр тээж бид сансрын энэ том задгай ертөнц дотор үүлэн хөөрхөн бөмбөлгөн дотор одоо зүрх сэтгэлээ тээж амьдарч явж байгаа. Тэгээд энэ бүхэн маань бүгдээрээ одоо санамсаргүй зүйл биш. Бүгд шалтгаанд явдалтай. Бидний оноод төрсөн энэ дэлхийн ертөнцийн маань хүртэл цагаараа асат одоо гайхамшигт мөн чанартай байдаг юм байна гэдэгт бол би өөрөө ирэхгүй ингээд дууалтсан. Тэгээд би дэлхийн ертөнцийг өнөөдөр бид яагаад нэрлээгүй юм бэ? Бид бусад гариг ирэхсийг од гаригуудыг бүгдэнд нь сайхан нэр өгсөн байдаг. Венерач гэдэг юм уу? Одоо долоон бурхан одч гэдэг юм уу? Бид их сайхан нэршүүлж харин өөрснийхээ гариг дэлхийд эгэл жирийн одоо эрхсүүд оддын нэрийг өгөө явдаг. Тэгээд дэлхийн ертөнцийг зөв өнцгөөс нь бид хаана амьдраад байгаа юм бэ?
юу юм бэ? Энэ дэлхийн ертөнц маань өөрөө юу юм бэ гэдэг гайхамшигтай мөн чанарыг нэн олж түүнийгээ дуудах тийм сайхан одоо ихтгэл үнэмшлийг зүрх сэтгэлдээ хүм гэдэг маань бүтээж явах ёстой байх гэж би боддог. Би өөрөө ч гэсэн энэ аялан яваа ертөнцид, энэ сансрын удамд, энэ бөмбөрцөг дэлхийд амьдарч байгаа энэ өчүүхэн гэлээч одоо миний хувьд бол асар гайхамшигтай энэ цаг хугацаанд дотор аялан яваага энэ дэлхийн ертөнцөө хүртэл би нэрлэхийг хүссэн. Тэгээд би энэ дэлхийн ертөнцийн мөн чанарыг одоо уудлан илрүүлж өөртөө танин олсныхоо үндсэн дээр гайхамшигтай одоо ийм дарихийн мөн чанартай дэлхийн ертөнцид тийм гайхамшигтай язгуур угшил дотор бид нар амьдарч идэх юм байна. Тэгээд ерөөсөө энэ ертөнцөөс сэтгэл ирж сэтгэл буцдаг. Сэтгэлийн энэ орон ертөнц маань тэр 6 замын уулзвар дээрх сэтгэлийн хөгжлийг олохын төлөөх явдал юм байна гэдгийг эцэмбүлэгт би өөртөө нээж өөрийгөө бас энэ явдлаар сэтгэлээ хөгжүүлэх оюун бодлоо гэрэлтүүлэн гэрүүлэхийг илүү ихэд чухалчлах ёстой юм байна. Өнөөдөр бол одоо эд хөрөнгө ч юм уу ямар нэгэн машин техник одоо юу гэдгийг ол зомгийн төлөөх эдийн ол зомгийн төлөөх амьдрал бол өчүүхөнч биш юм байна гэдэгт тэр бол би баттай итгэсэн. Тэгээд энэ дэлхийн ертөнцөө ариун сэтгэлийн орон авралт дарих гэж одоо өөртөө үл нэрлсэн. Энэ нэршлэр би өөрийнхөө үр хүүхдийг хүмүүжүүлэхийг хүсэж байна. Бас би уран зохиолоо илэрхийлэхийг хүсэж байна. Тэгээд ариун сэтгэлийн оронд бид яагаад ирсэн? Бид энд хэрхэн амьдрах вэ? Харин цаашид биднийг юу хүлээж авав? Аврал хаана биднийг тосч ийн вэ гэдэг тийм гайхамшигтай одоо ихтгэл үнэмшлүүдийг энэ дэлхийн ухаалаг дэлхийн ертөнцид надад өгч байна. Бас мөн би ухаалаг дэлхийн ертөнцийн мөн чанарт нь тэр итгэл бишрэлт нь өөрийнхөө амьдралыг ч хүртэл зориулахыг хүсэж байна. Тийм учраас өөрийнхөө олж мэдсэнийг яруу найргаар дамжуулж хүмүүст хүргэхийг хичээж байна. Тэгээд үнэхээр их дэлхий гэдэг бол бидний амьдралын их нарийн сайхан зүйл юм байна. Бид өнөөдөр дэлхийн ертөнцийнхаа мөн чанар байгалийн айл авраас хүртэл өөрснийгөө их нун хатгалсан байна. Тэрний үе гэхээр бид нар дулаахан хөөрхөн байшин дотор одоо байгалийн цаг уур бүх одоо өндөр сэтгэгдлүүдээс өөрснийгөө эвтэйхэн нууснаас болж энэ ертөнцийн сайхнуудыг бас айх айцуудыг хүртэл алдаж байгаа ийм их гин бидэнд бас их байна. Бид энэ дэлхийн ертөнцөө яг өөр дээрээ мэдрэмжээ алдаж байгаа учраас хүчрхэг зүйлсээс айх айцаа алдаж байгаа юм. Энэ дэлхийн ертөнцийн хэвлэлээр рүү гараан дурж эд мөнгө одоо юу гэдгийг нефт ус амьд хэрэгтэй шимтэй эдтэй болгоныг нь бид өнөөдөр хөгжил хэмээх одоо байшин барилга юм овоолгож гаргаж ирсэн тэр зүйлдээ ихтгэл үнэмшлээ өгч байна. Хүн төрлөختөн бүхэлдээ өөрөө ч гэсэн тийм байдалд орсон. Өнөөдөр Америк улс бол бүхэлдээ том байшин барилгуудын төлөөх түүнийг тижээх нефт тэрний төлөө дайм байлдаан алив өмнөний шалтгаан үүсэж байна. Гэтэл энэ үл бид нар тэр дотор байгаа хүмүүс өөрснийгөө дулаацуулах гэсэн байгалийн хүчрхэг иргэшээлээс өөрснийгөө нуусан өчүүхэн замын явдал боловч яг байгальтай мөн чанараараа харьцаад ирэхээр энэ байгалийн хүчрхэг чанарыг мэдэрч бишрэх итгэх энэ гайхамшигтай ертөнцид зөв орших ухаанаа хүртэл олж авч явах учиртай тийм ертөнц дэлхий юм байна гэж би бодож байна. Тэгээд хүний одоо оюуны амьдрал бол илүү их мэдлэгээр чигжигдсэн. Харин зүрх сэтгэлийн амьдрал бол их гээгдмэл болсон. Тэгээд өнөөдөр би түрүүхэн бас бодчихлаа. Бид үгийн нарийн мөн чанарууд руу гүнзгий орж явах ёстой байна. Тэрний үг гэхээр
монголчууд маань үгийг гайхамшигтайгаар мэдэрч авч исэн. Тэр үгийн язгуур мөн чанарыг их гайхамшигт дээдээс барьж авч чадсан. Тэр том мэдлэгийг өөрсөндөө буулгаж ирч чадсан улс. Жишээ нь би одоо өмнөхөн одоо хэдхэн одоос нэг 60-ны өмнөх хэл яриаг л хэлэхэд урд нь соён гэгэрүүлэх яам гэж ярьдаг байсан бол одоо бол боловсролын яам. Одоо жишээ нь цагдаа гэл цагдаагийн газар гэж тэгж байгаа урд нь бол одоо сэргийлэх гэдэг үгтэй явдаг байсан. Сэргийлэх гэдэг бол халуун юмыг өөрчлөн сэргийлэхийн тухайдад нөгөөх нь цагдана гэдэг бол өмнөнийг ард нь гарсных нь хойно нь болж байгаа зүйлтэй түүнийг мөрдөх цагдах тийм утгатай зүйл. Тэгэхэд үг бүхэн маань янз бүрээр говьж эхэлж үгний дээд нарийн чанарууд бүгд алдагдаж эхэлж байгаагаас болж хүн түүнтэй барилцсан утгууд бүгдээрээ өөрчлөлтөнд орж ирж байдаг. Тэгэд бид илүү их өөрснийхээ хэл яриаг альж төвшин дээр ч гэсэн зөв эрүүлэр нь авч явах хэрэгтэй гэж би бодож байна. Соёл гэгэрлийн ам гэдэг нэртэй байсан боловсролын системийн энэ нэрвэл одоо гэгэрүүлэх гэдэг нарийн утгыг хадгалж байгаа. Гэгэрүүлнэ гэдэг маань юугаар гэгэрч гэрэлтчихэд юм бэ гэдэг нарийн чанар хүртэл тэнд оршиж байдаг. Боловсрох гэдэг үг бол одоо бас өөр утгатай. Дээд утгаас арай доод утгын төвшөнд явж байдаг. Тэгэхээр энэ нарийн дээд чанар утгуудыг барихаар бид зөв үр хүүхдүүдэд хүмүүжүүлэх үр хүүхдүүдийн замыг бид зөв заах тийм утга руу хүртэл орж ирнэ. Бид нэр одоо зүгээр л одоо цагдах гэдэг үгийг цагдаа гэдгээс айрах сүрдэх одоо гарт нь одоо бороохоо барих ёстой, хамгаалах ёстой, ямар нэг юмтай тулдах ёстой ч юм уу одоо шорон орон гэдэг утгаас утга гэхээсээ илүү алив аюулаас сэргийлэх гэдэг утгыг нь тавина гэдэг бол илүү ихтэй одоо эерэг тусч байгаа зүйл байгаа юм л да. Тэгэхээр бид ийм урдын сайхан мөн чанаруудыг үгний болоод утгын сайхан чанаруудыг өөрсөндөө өнөөдөр эргүүлж авчрах хэрэгтэй. Оюуны жолоог одоо нэг удаа угц татаж бид жолоог нь одоо дахин зөв залах хэрэгтэй байна. За тэгээд нөгөө тал дээр ч гэсэн бид илүү их эрдэмтэй, мэдлэгтэй хүмүүсийг үйлдвэрлэж байна. Харин зүрх сэтгэлтэй хүмүүс бол маш их цөөн байна. Гэхдээ цаг их сайхан сайжирч хүмүүс одоо бүх юм бүтлгүүдэж болох одоо хүндрээд их тусам хүн үүнээс гарах арга замуудыг хайх төрөлхийн юм зүм мэдрэмжтэй байдаг. Тэр мэдрэмжээр хүмүүс өнөөдөр илүү их дотоод ертөнц рүүгээ, зүрх сэтгэл рүүгээ орж алив одоо сэтгэлийн баясал цэнгэлийг хэрхэн яаж зөв хүртэх вэ? Амьдралын утга маань урдын бидний одоо янз бүрийн төд удалгүй ундаг янз бүрийн эзэмүүдийн амьдрал, капитализм, социализм юу гэдэг энэ бүхнүүдийн үлгэрүүдийг төрүүлээд харцсан одоо мэдрээд эхэлсэн учраас амьдралд зөв гарцыг бүгд хайж ийн гэж би бодож байна. За тэгээд бүхнээс илүү хүмүүсийг авч явдаг зүйл маань бол одоо хайр инрэл, сэтгэлийн явдал. Бид сэтгэлийн явдлыг, зүрх сэтгэлийн боловсролыг илүү их хүчтэй олж авах хэрэгтэй гэж би бодож байна. Миний энэ яруу найргийн номд бол ертөнцид явж байгаа Батэр Экстма гэдэг зохиолч. За яг яруу найрагч хүн. Энэ ертөнцийн хамгийн бодтой амьд зүйл цаашид одоо хэврэг биш зүйл бол хүний хайр гэдгийг илүү их баттай зүйл гэж би харж байна. Тэм учраас хайрыг хэрхэн шинжлэх вэ гэдгийг өөрийн яруу найргаар хийсэн миний энэ хичээл маань энэ зүтгэл маань өнөөдөр ингээд 3 ном болчиход байж байна. Тэгээ би дэлхийд нэр өглөө асуу дээрэ гэдэг яруу найргийн ном маань дэлхийд нэр өгнө гэдэг бол их л том тэнэглэл
байх л да. Гэхдээ бас бид ертөнцийг зөв олж харж утгаа таних гэдэг үл их чухал. Тэгээ Бурхны авралаар надад нэг ийм том тэнэглэл, том зориглол төрсөн. Тэгээд их санамсаргүй ариун сэтгэлийн орон авралтай их гэдэг нэрийн эхний үсгүүдээр зохиосон Асуударай гэдэг нэр маань хойно нь би хүнтэй таарад тэгээ энэ бол Бурхан багшийн ханхуу явж исэн цагт авч исэн гэргийн нэр Асуударай гэдэг байсан штэ гэдгийг сонсоод би маш их гайхаж исэн. Тэгээ их дотроо бэлгшээсэн тэр хатны амьдралыг судлаад үзсэн. Бурхан багшийн гэгэрэлд хүрээд одоо нутаг орондоо иргэн ирж ард түмэн, олон түмэн, их болсон 6 зүйлд сайн сайхнаа ертөнцийн зовлонгоос гэтлэх номын хүртэ эргүүлэх энэ үед олонний сүсгийг уруулан авчирч исэн тийм гайхамшигтай эмхтэй хожмоо одоо гэлэнмаа дарихийн одоо сүмс дуганыг байгуулсан юм блэ. Тэгээд тэр нутагта бас дарих гэж одоо олонний бишрлийг авсан тийм сайхан одоо дээд явдалтай хүний нэртэй миний энэ Асуударай гэсэн дэлхийд өгсөн нэр маань тэр дарихтэй онолдох аваа хэлгээр ойртон ирнэ гэдэг бол миний хувьд үнэхээр бишрлийг дөрвүүлсэн. Ямартай ч би дэлхийн ертөнцөд ариун сайхан дарихийн ертөнц юм шүү гэдгийг бид бодож зүрхэндээ тэр бяцлаглалыг оюун ухаандаа тэр бяцлаглалыг зүрхэндээ тийм тээлтийг авч явах юм бол бид энэ ертөнцид бусдыг хайрлахгүй байх нь аргагүй. Бас энэ дэлхийн ертөнцөд хайрлахгүй байх нь аргагүй зүйлтэй. Тэгэхээр аливаа юмд бол утга хандлага гэдэг бол маш чухал. Түрүүнд би боловсролын яам маань гэгэрлийн яам болж ангаах ухаан маань тэтгэхгүй ухаан болж одоо дэлхий гариг од эрхсийн нэртэй энэ дэлхийн ертөнц маань ариун сэтгэлийн орон авралт дарихийн нутаг байх болтугай гэж дотроо яруу найраг хичээн зүгээс зүрх сэтгэлийнхэн дуу хоолойг одоо уншигчдаа бас монголчуудаа тэр үтгэл би хүн төрлөختөнд хэлхийг хүсэж байна. Хайр, хүндлэл, эрхэмсэг мөн чанар, хүчрхэг сэтгэлийг мэдрүүлж амьдралын утга учир энэ байна гэж хэлээдч байх шиг. Уран бүтээлийн сүүн замтай энэ хатагтай ухаарал, уужрлыг бусдад түгээж, үргэлжийн гэгэн сайхан чанарыг дээдлэн, сэрэл мэдрэмжэндээ хэний ч төсөөлөөгүй, хэний ч хилээгүй тэрэл сайхан шүлгүүдийг буулгаж суuna. Бүсгүй минь чамаас дагин дарих бүтэн. Бүх хайр чинь чамд туслана. Гуниг чинь хайрын л гуниг. Зовлон чинь хайрын л зовлон. Бүсгүй минь бүү гуниг л. Бүгэн ертөнц байлаач бүлээн сэтгэл байхад гэгэн сайхан бүхэн дэлгэрэх учиртай. Өршөөлт ээжтэй дэлхийг бэлгэлсэн ээжийнхэн дэн дун ойронд нь дэрийн засаж өгсөн билүү юу вүлээ? Нарыг анх үзүүлсэн ээжийнхэн наригл шаргалж ихэнд нь номын 6 үсэг шивнсэн билүү юу вүлээ дээ? Гоо хөвлөдөн хэвлж төрүүлсэн ээжийнхэн гил хар үсийг гандахын цагт гэрэл далтан ялтас дүрхэж өгье гэж сэтгсэн билүү юу лээ дээ? Огтрогыг оддын чуулгантай нээж өгсөн ээжиген он жилд нэмгэрхийн цагт
орон дээдийн дээлийг олж нүмергий гэж мөрөөдсөн билүү юу үлээ дээ. Буйны цагаан сүгээр анх амлсан ижиигэн бумбад цагаан мэмэнд нь мөргсөн билүү юу үлээ дээ. Бурхны цагаан дарихийг буцхын цагт буй гэрэлт мөр дээр нь унссан билүү юу үлээ дээ. Сат цагаан цэцгэн дээрээс одоо ч гэсэн сүмбэн хуруугаран зах ижиигэн сансроошлонгоос гарахд минь туслах сайн замыг нь олсон билүү юу үлээ дээ. Яруу найрагчийн хувьд ингээд өөртөө бодсон гинтийн тэнэглэл шиг хэрнээд нөгөө талдаа миний хувьд бол нэлээд их одоо том үүрэг нуруунд мань ирсэн зүйл бол би яруу найргаар дамжуулж энэ ариун сэтгэлийн орон аврал тарихын нутаг асуу дараа гэдэг нэрийн төлөө маш их бүтээлүүдийг хийх хэрэгтэй юм байна гэдгийг би ойлгосон. Тэгээд эхний ном маань бидлэхэд нөр өглөө асуу дараа гэд энэ ном маань 5 хил дээр гарсан. Англи, Хятад, Орос, Франц тэгээд миний төрлөх монгол хэл дээр гарсан. Дараагийн ном маань Сэрсэн дэлхий асуу дараа. Энэ нь бол одоо хүмүүсийн зүрх сэтгэл одоо сэрэх хайр инэрлэр сэрэх тэр одоо янз бүрийн сэтгэлийн явдлууд мөн чанаруудыг яруу найргаар илэрхийлж гаргахыг хичээсэн тийм ном байгаа. 3 дахь ном маань гэрэл тэтгэлгийн асуу дараа гэдэг. Энэ маань илүү их одоо зовлонгийн шалтгаас их таних мэдээд түүнээс гарах зам мөр өөрөө юу байж болдго юм бэ гэдгийг одоо энэ сэтгэлийн ертөнцийн явдал, урлаг, уран зохиол, яруу найрагт паралдуулан ойлгуулах гэсэн миний тэр хичээл байгаа юм. Хичээл зүтгэл. За тэгээд цаашд бас асуу дараа гэдэг 3 бас ном одоо бичиж гаргах нь. Тэгээ яг ихэнх ном маань ихэнх шүлгүүд маань бичигдээд явж байгаа. За тэгээд ариун сэтгэлийн орон гэдэг утгыг таньж олно гэдэг бол бидний хувьд их сайхан зүйл байх гэж би бодож байна. Бид ариун сайхан сэтгэлийн мөртөө явж сайн сайхныг бие биендээ бэлгэлж явах маань бидний амьдралын ерөнхийдөө мөн чанар бидний амьдралын далд утга маань тэр битгээл ил явдал маань энэ юм байна гэдэгт би одоо бүрнээ итгэж байна. Асуу дараа Сэрсэн дэлхийн асуу дараа гэрэл тэтгэлгийн асуу дараа гэсэн 2 ном маань их сонирхолтой бүтсэн. Энэ нь юу гэхээр би фэйсбүүкэд санамсаргүйгээр 1-2 шүлгүүдэд тавьж эхэлсэн. Хүмүүсийн шүлгүүдийг татаж бас талархаад дахин шүлэг сонсомоор байна, уншмаар байна, та шүлэг бичээч гэд нэхэд тэгээд би өөрийнхөө одоо бүтээлийн урлан нээлттэй тавьсан. Бүх шүлгүүдээ яг бичээд л тавиад исэн. Фэйсбүүкний өөрийнх нь бичлэгийн цонхон дээр шүлгээ бичээд тэнцэнээсээ шууд одоо уншигчтай магадгүй халуун эрчимтэй нэрчстэй хүргэжсэн. Тэгээд энд бол би нэг сайхан зүйлийг олж харсан. Бусдаас ирж байгаа талархалд би маш их баяссан. Хоёрдугаар гэх юм бол өөрийнхөө бодож байгаа, нээж илрүүлж байгаа ертөнцийн сайхан гайхамшгуудыг бусдаа хуваалцаж агшин хорон бүртээ бичээд дуусангууд түүнийг хуваалцаж тэднээс сайн сайхныг авч исэн. Энэ агш хормууд бол надад маш сонирхолтой байсан. Миний Сэрсэн дэлхий гэрэл тэтгэлгийн яруу найргийн ном бол надад яруу найрагчийн хувьд баярыг их сайхан өгсөн. Тэгээд монголчуудаа би бас үнэхээр дээд оюун санаатангууд юм аа.
яруу найргийн ямар ч одоо урсгал чиглэл хандлагыг бариад символист, реалист одоо юу гэдэг юм романтик янз бүрийн одоо модерн абсурд тийм чиглэлийн одоо хэл яриануудаар яруу найргаа бичиж яхад ч гэсэн энд бол одоо ойлгохгүй байхын тухайд бол ерөөсөө байхгүй маш өндөр дээд мэдрэмжтэй арт түмэн бүхэлдээ их өндөр зэрэглэлийн оюун санаатай хүмүүс юм а гэдгийг би харж маш их баяссан. Тэгээд биднэрт аврал болоод сайн сайхан явдалд нэгдэн орох бол их амархан зүйл гэдгийг би өөрийн зүгээс олж харсан. Тийм учраас өөрийнхөө илүү их энэ зүйлд зориулахыг маш ихээр хүсэж байна. Тэгээд өнөөдөр бид хөгжлийг маш их гурамгаар харж бидний амьдрал ихэнхдээ мөнгө төгрөг эдийн засаг нийгэм гэсэн одоо хэл яриануудын чиглэлсэн одоо урсгалаас бид өөрснийгөө аварч явах хэрэгтэй. Амьдрал бол бидний одоо өнөөдрийн бүтээсэн хүнд агаартай, хүнд эрчтэй хэл ярианы одоо урсгал доторх амь зуулт биш. Бид бол илүү гайхамшигтай, илүү тунгалаг, илүү эрчимлэг, гэгээлэг тийм хэл яриа, тийм зүрх сэтгэлийн агаар орон зай дотор амьдрах хувьтай ус бид үүнийгээ ч бүтээж чадах тийм сайхан. Тэгээ хувь хүн би жишээ нь өөртөө асар их жаргалыг амсаж байна. Хүмүүс надаас сайн сайхныг зүрх сэтгэлийн тухай яриулахыг хүсэж байна. Би тэднэрт ярихыг хүсэж байна. Бид бие биентэйгээ игэл хүний ёсоор зүрх сэтгэлийнхээ үүднээс бие биентэйгээ харьцаж байна. Өөртөө хийсэн алхам маань, яруу найргийн маань, хувьсэл маань, энэ агуу их утга зохиол маань намайг хүнээ мэдрүүлэхэд бас хүмүүсийн мөн чанартай харьцуулахад надад маш том үд хаалга нээж байна. Үүнтэй ижилхэн бүгд бие биенийхэн зүрх сэтгэлийн хаалгыг нээлттэй нээж бид хуурмаггүй ямар нэгэн дөрвгүй ямар нэгэн албан тушаал гинэрхэл ямар нэгэн одоо эд биелгийн хаалтгүйгээр бид бие биентэйгээ зорчин харилцана гэдэг бол хамгийн гайхамшигтай энэ ертөнцид эхээс эцгийнхээс одоо хүний бүдүрлийг олж авсны одоо жаргал цэнгэл нь бас бодит амт нь энэ байх гэж би бодож байна. Тэгээд надад ийм баясгал төрж байна. Үүнтэй ижилхэн миний бүтээлүүдийг уншиж байгаа хүмүүст бас тийм баясгал ирж гад би бас баясж байна. Юм одоо хүн ганцдаггүй байх гэж би бодож байна. Хин нэгнийхэн уриалсан сайн сайхныг дэмжиж явбал бид нөгөө л ижигхэн хүслийн замаар явах гэдэгтэй л ижилхэн утгатай. Их хүмүүс бол үргэлж сайн сайхныг сэтгэл дотроо явах замыг хүртэл засч яадаг. Тийм гайхамшигтай ус байдаг. Тэгэхээр ийм язгуураас бид нар ихтэй учраас бид тэр эхийн дотоод гайхамшигтай зүрх сэтгэлийн аяс өнгөгийг одоо даллан дууддаг. Тэр сайхан одоо хайр инрэл рүү шумбан орохыг амьдралаа тэр тунгалах зүйл рүү заалж оруулахыг бүгд хичээвэл их чухал байна гэж би бодож байна. За тэгээд өнөөдөр би зарим юм дээр асар их эмзэглэж байна. Заримыг нь бүр үгүйсгэж байна. Жишээ нь би одоо саяхан охид хүүхдүүдийг хүчирхийллээс сэргийлэх гэдэг үг хэлсэн маш олон хөтөлбөрнүүд, лекц семинаруудын нэр хаягийг хүртэл би энэ үг хэл ярианаас татгалзаач гэж хэлхийг хүсэж байна. Муу үг хэл яриаг дэгдэх тусам төчнөн төвөнтэй ижилхэн үйл нь өөрөө хэрэгжиж яадаг. Хэл өөрөө ухамсартай тийм актер зүйл гэдэг юм байна. Тэгэхээр бид ийм сөрөг хэл яриануудаасаа энэ сайн сайхны төлөө эрэлхийлэл хийж байгаа хүмүүст ч гэсэн би одоо хандлага зөв
уг мөн чанарыг нь зөв бариасаа гэж хүсэж байна. Аль муу үг одоо жишээ нь хүчрхийл гэдэг үгийг мөн тэр түрүүхэн хэлсэн миний энэ үг би одоо цэвэрлээд хэлмээр байна. Энэ үгийг бид аль болохоор хэлэхгүй, ийм оюун санаа байдаггүй гэдэг рүү бид нар одоо юмыг залж явж явал их чухал байна. Тэгээ удахгүй эмэгтэйчүүдийн баяруулах гэж байна. Энэ бол эхчүүд миний өнөөдрийн хүсэж яваад байгаа тэр ариун сэтгэлийн орон авралт дарихийн гэдэг утга дээр орж байгаа тэр сайхан ижүүдийн маань баяр. Тэгээ би энэ дээр юу гэж хэлэх чинь гэхээр хүн төрлөختөн ч гэсэн эмэгтэйчүүд дуу хоолойгоо энд илэрхийлдэг. Тэгэхээр би бас яруу найрагчийн хувьд, эмэгтэй зохиолчийн хувьд бас өөрийн гэсэн үгийг хэлхийг хүсэж байна. Тэгээд сайн үйлсийг эрэлхийлж байгаа бүхэн, түүнийг дэмжиж байгаа хэн бүхэн үйлсээ үг хэлээ хүртэл эерэг зүйл рүү хувиргаж эхлүүл эндээс бидний одоо сайн өөрөө анда үгийн амьдлаг хүчээр сэхэд ирэх байх гэж би бодож байна. Хүмүүсийн оюун санаа гэгэрэл рүү бидний боловсролын систем соён гэгэрүүлэх гэдэг утгаа соёл гэгэрэл гэдэг үгэн авч ангаах ухаанд итгэх гэдэг үгэн авч төр засгийн засаглалын одоо цагдах гэдэг утга, цагдаагийн газар гэдэг утга маань сэргийлэх гэдэг ийм эерэг зөөлөн үгнүүд рүү их хичнээн орж ирнэ. Төчнөн одоо бидний агаар зөөлөрч ирнэ. Бид нэр энэ утгуудыг наривчлан барьж тэр утгын мөн чанар руу хичнээн сайхан лавтай боттой орно. Төчнөн бид нар түргэнэ сайжрлыг олох байх гэж би бодож байна. Тэгээд бүх эмэгтэйчүүдэд эхээс төрсөн хэн бүхэнд сайн сайхан бүхнийг хүсье. Аян замын бэлтгэлийг эртхэн зэхэх, эндээс эд юм авч явахгүй, гутлаач гавлаач авч явахгүй. Энд нь орхино, жигчий хурууны хумсыг чихнийхээ эмгийгч орхино. Нулимсч хүнд, инээмсгэлч хүнддэн. Харин авч явах юмсын жигсаалт. Тархины лимбэн орноос торлог дитмийн дууд цагаан гэрлийг, мэлминээс нэлиган гэрлийг, хоолоноос хөхөмдөг өнгөлөг тослог гэрлийг, зүрхний удган орноос намын ногоон нэгдлийг, илэгнээс наран сүлжээд гэрлийг, савнаас шаргал өтгөн гэрлийн найрлагыг, бэлэг эрхтнээс сүр шиг улаан гэрлийг хувийнхаа өмч болгон авч явна. Гавлаас гэгэрлийг, нүднээс ариуслыг, хоолойноос үнний дуу хоолойг, зүрхнээс хайр инэрлийг, элэгнээс өглөг буйныг, савнаас ариун нандинг, бэлэг эрхтнээс хүч чадлыг бид буцахтан авч явна. Анхааруулга. Авч явах зүйлсийг анхааралтай одооноос сайтар бүртгэж байх хэрэгтэй. Хайр, инрэл, өглөг буян хүч чадал, ариусл гэгэрлийн алтан гэрлийн шаргихгүй сүн сэтгэлийг өлгөйтөн хуйларч аль нэгэн цагт алсын гэрэлт хязгаард
хүргэж өгөх болно биднийг. Үнэн мөнхийн хайрын тэнгэр минь, үзэгдэлт сансрын үйлэнд төөрсөн чи минь, намайг хайрлахаар хэрэн тэнүүчлэх чамайг олохоор хайрыг гэрэлтүүлэхээр би шийдсэн. Зүрхэм бадамлуулахаар шийдсэн. Он цагийн хүрдэнд үнэнтэй хамт оршиж, сэтгэл зүрхэндээ хайрыг шүмшиглэн, яруу сайхан шүлгүүдээрээ бурханлаг үйлс бүтээж яваа эрхэм хатагтай бол бат тогтохын бат эргзэд маглаа. Хайрыг түгээгч, хайрын шүлэгч таныг урлагийн тэнгэр янжинлан бурхан мөнхөд ивэх болтугай.